Сайн бацгаана уу? Өнөөдөр манай хүү ээжтэй туслаад өглөөний цайгаа хийн. Тэгээд орох орцууд нь энэ байна. Овёс, алманд самар, наран цэцгийн өөр, малингийн өөр, чай өөр, куркума. Малингийн өөр, чай өөр, куркума байна. Эдрийг ингээд жоохон ус сүртэй хийгээд чанчдаг байгаа. Заримдаа энэ алман самрын хийдэггүй. Тэгээд миксерддэг юмдаа бол энийг хийдэг байгаа. Одоо манай үгийн хийх хараарай. За юу хийсэн байгаа юм чи? Сүргийг хийсэн. Тэгээд чи зөвөр минь хөө байдгаараа л байл та. Бити өөр олцоо яа. Бити ичсэн. Сүр хийсэн тэгээд ус хийсэн. Оо яг миний хөө чи ингэж ярьдаг байхгүй юу? Охин шиг шөө ингэж ярьдаг байхгүй юу? Уулнал ичгээрээ жоохон тэгж ярьд юм тий. За өөр одоо юу их юм? Юу чанж байгаа юм минь хөө? Сүр хийдэг юм. Овёс. Овёс. За тэгээд одоо юу их юм минь хөө? Натга бити тийм минь хөө буцалтал нь хүлээж. За хэрэг хийдэ наатгаас ч Дөрөв. нэг халбаг. Овёс хийлээ. За нэрүүдийн минь хөө хилээд хийгээд за. Наран цэцгийн өөр. Наатнаас ээж нь хэр хийж гэсэн. Тавлан тий. Эсвэл дөрөв. Тэ наач нь хийдэ. Болно. Юу юм бэ мэдгүй. Майлингийн өөр гэдэг юм. Майлингийн өөр. Эслэг төрлөөгөө. Нэг үж одоо 20 дахь цаг гэж байгаа тий. Ээжтэй туслаад өглөө оёс чанж өгч юм. Одоо дараа нэг хоо ганцаараа хийн тий. Хөөх тойнатныхаа халбагыг өчигдөр юу болгоцсон. За наатнаас чи хэрэг хэлээ. Ойрхон барьж байгаа тийм нөхөө. 3 удаа 4. За дууссан сүнийхаа савыг хаяхгүй яа. Юу марцсан байна гинэ? Юу? Куркума. За чингүүтээ бөөгнөрс нь гайгүй болж байна. Дараагийн удаа ямар нэж хөө? Яах хэвтэй юм бэ? Хийчээд утгах. Юугээ хийчээд утгах юм? Овёс. Ерөн бүгднгийн газ хий дор нь хийгээд утгаад. Цаад дээр чи минь хөө юу тавьдаг лээ? Яхаар гайгүй. Яхаар дивэрдэхгүй гэдэг лээ чинь. Утгах нь бас үлээ. Өөд. За наадах чинь бас л эвгүй юм боллоо шүү миний хөө. Хурдан үлээгээрээ. Галын жаахан багсаг. Галын ахсаг гэж. Нөө модон утгаар чи хаана энэ тэрэг дээр нь тавьчихаар дивэрдэхгүй гэж би чамд хэлжсэн үү хэлээгүй юу? Будаатай цай чангаад чи яадаг лээ минь хөө? Тайн дээр бас дивэрдэг. Гээ жохоо нөгөө модон утгаараа би чам ингээд дээр нь тавьчихаар дивэрдэхгүй гэдэг нь шүү дээ. Одоо будаатай цай чанд сурж байгаа. Тэгээд одоо 2 хит хийсэн мөлий. Будаатай цайг 3 удаа. Дандаа надтай байсан тий. Одоо ганцаараа хийхээр болохоор энэ нөгөө галын яах вэ? Наа чи ингээд гал нь ингээд аваад ах юм бол галын дандаа багасах чи за. Жирийн үед бичлэг хийгээг бол дээдлээ асаачтай. Бичлэг хийж байгаа болохоор асууж чадахгүй байна өө. Айгуу дуутай болохоор. За. Тэгэл ерөн ингээл болоо. Амархан байгааз ус сүү овёсоо самруудаа майлингийн өрөө
Алман самраа. За тэрийг манай хоёрын бүхлээр нийтгэхээр жоохон юугаад идэг. Тэгээд яг энэ овёс чансан үедээ бол нэг хийдэггүй. Юм миксерцсэн юм хийдэг өглөөнөө. Сайхан миксерт эртхэн дэвтээгээд миксерчдэг байгаа. Bisay суп яг сайн хийсэн би мэддэг. Хэрэг хийснэ нэ? Чи яг л ус шигээ ижилхэн хийн. Усыг хэрэг хийсэн мөлий. Чи өөрөө нөгөө нэг сүүн дуусаад тэгээ дараагийн сүүн онгойлгоод хийгээ жоохон юг алдцсан уу? Нэг сүү ус хийгээд сүү ийгээд тэгээд сүү ус хоёрын ижилхэн хэмжээтэй юм за. Тэгэл бүгднийг хийж буцалгаал ингээл болчлаа. За. Тэгэл энэ дээрээ байгаа гоё жимсүүдээ ерөнхийдөө манайх ихэвчлэн банан, алим хийдэг. Тэгээд гоё нөгөө гүзээлзгэн жижиг гоё жимсүүд бас хийгээд бол бүр гоё байдаг. За. Минийхөө одоо унтраа болцсон ээж хөө. За. Тийм нэг аягалчих за. Хараа жоон сүйя. Ягаад үгүй өтгөн байгаа харагдаад байна уу? Хараад байж за. Яг гоё болсон байна. Өтгөн шингэн иймэрхүү байвал нөгөө нэг унтрацсан уу? Хитрхийх овёс хийчих юм бол юу яадаг байхгүй юу? Муухай өтгөн болчдөг. Тэгээ одоо энэ дээр чи ингээл жимсээ хийгээд идэн. Тэгээд жоохон ингээ байлахаар жоохон өтгөрөх гээд байдаг байхгүй юу? Одоо ингээ аяглаад жоохон хөргсөөр атал жоохон өтгөрчин. Тэгэл яг гоё таарна. Өтгөр шингэнэстэй гоё болсон байна. Баярлалаа ээж хөө. Ийм гоё юм болдог доо. Энэ ингээл тэгэл өдрийнхөө авах хамаг эвдэс тижээлээ авчиж байгаа. Овёс самар тэгээ эслэг уураг эслэг гэдрээ. За миний хөө иймэрхүү ингээд овёс чанд сурлаа гэж. Баяртай. Самар асуул би ямар зүйлс байна. Би хичээлээ хоцсон. Та нар асуул. Манай хичээлээ авцсан хүмүүс юм байна. Сайхан нөгөө асгаснаа одоо зөвлөндөө. Ингээд хэвчээ юмнуудаа ороод. Баярлаа. Баяртай. За миний хөө юу гэж хэлэх юм? Баяртай. Анхаарал тавин үзсэнд баярлаа гэд. Чи хийхгүй маа? Энэ зарим үед ингээд жоохон багтчих. Тэгээ жоохон өтгөрчүүл ингээд тэгээ нөгөө хүүхдүүд нөгөө хитрхи халуун идэж чаддаггүй болохоор гоё нөгөө нэг болцсон юм юу яатсан сүү. Одоо Монголд бол нөгөө хөөрүүлсэн сүү. Шууд нөгөө ууж олдог сүү хийгээд ингээд отгочхаар хүүхдүүд нөгөө өтгөнд дурггүй шингэн идэгтэй болохоор тэгээд хурдан хурцдаг байгаа. Тэгээд энэ алим банан өнөөдөр манайд алим банан минийхөө битээд хөө.